Жил бүрийн 5 дугаар сард уламжлал болон зохион байгуулагддаг үндэсний номын баяр Сүхбаатарын талбайд өнөөдөр үдэнэлээ. Энэ өдрүүдэд номын баярыг зорих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэгч эсрэгээрээ худалдан авалт хийж байгаа нь харьцангуй бага байдаг байна. Гэвч хэвлэн нийтлэгч худалдаа эрхлэгчид 3 хоногийн талбайн түрээсийн зардлыг 1 сая төгрөг төлж байгаа нь борлуулалтын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хэрэгслийг дагуулдаг гэдгийг тэд хэлж байна. Номын баяраар худалдаалагдаж буй номын дундаж үн 15-аас 40 мянган төгрөг бөгөөд энэ нь зах зээлийн бодит үн биш, харин баярыг тохиолдуулан хямдруулсан үнэ. Харин хэвлэн нийтлэгч худалдаа эрхлэгчдийн хувьд төв талбайд 3 хоногийн хугацаанд талбай түрээслэхэд дунджаар 1 сая төгрөг төлдөг байна. Гэсэн ч зөвхөн түрээсийн мөнгө төлөхийн тулд өдөрт дор хаяж 15 ном борлуулах шаардлагатай. Хэдийгээр жилээс жилд номын баярыг зорин эрх хэрэгтийн тоо нэмэгдэж байгаач зарим аж ахуй нэгж худалдаачдын хувьд борлуулалт хангалтгүй байх тохиолдол цөөнгөө гардаг. Тиймээс төвлөрсөн зэгт оюуны хөрөнгө оруулалтын худалдаа эрхэлж байгаач түрээсийн зардлаач нөхөж чадалгүй дэх асуудал тулгарч байгаа юм а. Чад ингээ 3 өдрийн түрээсийн төлбөр маань 950 мянга байхгүй юу. Тэгэхээр чинь одоо яг ном бүтээж байгаа, ном гаргаж байгаа ийм оюунлаг улсууд маань яг нөгөө ашиг орлого гэхээс илүү нэг уншигчтайгаа уулзах нь тэдний хувьд баяр нь байдаг. Тиймэрхүү энэ тал дээр уг нь бас төр зэсэг минь бодолцоос оюуны үрийг ингээ тарихын тулд те бид нарт бас ингээ хөнгөлт өжөөдчлөг бол бид бол боломжоор л нөгөө хэвлийн зарлаа хасаал танаал ингээ уншигчтай бол бэлэг барьж тэднэрийгээ ингээ ирдэг зорддог байлгахын тулд бол номын баяраараа бүх номоо нэг дороос авахаас гадна бас нөгөө санхүүгийн хувьд бол бас боломж олгоод хямдралыг зарладаг. Номын борлуулалтын хувьд болохоор зарим жил бид нар ингээд аягүй сайхан ядарч түрээсээ өгөө дээр нь жоохон номоо борлуулж чаддаг бол хасгатай ажиллаж исэн ч жил байгаа. Өнгөрсөн жил бид нар бол бүр хасах бараг 300 тай тий. Гэхдээ энэний цаана яг хүмүүст ингээд номоо нэг талаараа бид нар маркетинг юм а гэж бодож шít. Номын баярыг зорин ирж буй иргэдийн хувьд өөрийн дуртай зохиолчтой уулзах, гарын үсэгтэй ном худалдаа авахын зэрэгцээ, олдоц багтай өндөр үнэтэй номуудыг хямдарсан үеэр нь авахыг зорддог. Тиймээс олонд хараахан танигдаагүй зохиолч үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй аж ахуй нэгжийн хувьд борлуулалт муу байх нь элбэг байдаг гэнэ. Тэр манай аав бид хоёр ер нь бас хоёлаа ер нь номын баярыг хүлээдэг юм аа. Тэгээ манай аав бас надаа ном захин заримдаа боломж гараад өөрөө ирж аавна тэгэл тэр нь хүлээж байгаа л. Яг нэг тэр номыг авчихсан гэдээ бас бас хүслэж ихсэлтэй хэлнэ. Гэхдээ ном бол их бордогдож байна. Хүмүүс ном их авдаг болсон байна. Их сонирхож байна. Жаахан одоо хэлбэл жаахан үнэтэй болсон байна. Тэгтээ яг одоо сонирхож байгаа юмдаа бол хүн мөнгө харамлахгүй шүү дээ. Тэгээд одоо үнэтэй байсан сонирхолтой сайн ном байвал авчил гэдэг таарна. Тэгээд одоо би авах гээд одоо энэ догдгоо номыг сургалж явуулж байсан аренууд энэ яг таарчих одоо тэгээд авах гээд ингэ байж байна. Би өмнө Хувай аймгийн 3 дашмаас чилжилж байгаа. Өнгөрсөн жилүүд дэлж байгаагүй анх удаа хэлж байгаа. 9 өдрийн тухайн нэг номнод байсан. Чилиг байгаад тайван нарсан. Өчиг аваагүй юм байгаад авъя гэж бодож байсан. Номын баярын үеэр зарим зохиолч хэвлэлийн компаниуд хэдийгээр орлого бага байх үе олон гардагч тэдний хувьд өөрсдөө таниулах хэдий цөөнж зорин ирж байгаа уншигчтай хүндлэн жил бүрийн номын баяраар идэвхтэй оролцдог гэдгээ хэлж байсан юм а. Одоо уншигчдын тоо шилжилтийн үед бол нэлээд багассан. Одоо эргээд бол хүүхэд багчууд номонд бол маш их дурлж шимтдэг болсон. Тэгээ эцэг эхчүүд ч ер нь их сайн ойлгодог болжээ. Ер нь одоо хүн чинь бие махбод ихэд одоо шимтээ сайхан хоол өгж ирүүл саруул тэг хүүхэд төлөвшүүл боожулж байгаа шүү дээ. Тэрэн шиг одоо бид нар ч хүүхдийн сэтгэл санаа тэг оюун ухамсарыг одоо хөгжүүлэх гол хүнсэн ном юм. Жишээ нь Монцомогийн 100 жилийн ойгоор 21 онд гарсан Монцомогийн одоо үе үеийн сэтгүүлчдийн шилдэг нийтлийн төвөр бол 2 дэвтрээр 1 бат болж гарсан. Энэ бол манай үе үеийн номын баяр дээр бас гүйлгээтэй байдаг, хүмүүс их авах дуртай байдаг. 100 гаруй жилийн төвхтэй энэ байгууллагын сэтгүүлчдийн шилдэг нийтлийн төвөр гэдэг бол маш олон хүний одоо зохиолыг бүтээлийг эмэгтгсэн ном. Би хуучин MG Kids гэдэг аппликейшн бүтээжсэн. Тэр нь бол хүүхдэд 9 төрлийн хичээл одоо ингэж заадаг, анимашн болон тоглоомны аргаар заадаг ийм аппликейшн байгаа. За тэгээд энэ жил ийм буддаг ном бүтээсэн байгаа. За тэгээд энэ буддаг ном маань дотроо ингээд одоо стикер байгаа. Эхлээд ямарсан. За хүүхдүүд одоо стикер дуртай. За тэгээд бас энэ манай буддаг ном нь ийм мэдрэмжийн түүхүүдтэй юм. Ингээ харуулад явчих. За ийм мэдрэмжийн түүхүүдтэй. За тэр нь англи, монгол хэлээр 2 янзаар ингэж байгаа.
Энэ удаагийн Номын баяр нь 5 дугаар сарын 15-наас 17-нд дуустал үргэлжлэх бөгөөд 200 гаруй хэвлэл нийтлэгч, 300 гаруй зохиолч, орчуулагч оролцож шинэ бүтээлүүдээ уншигчдад танилцуулж байна. Энэ өдрүүдэд нэг шинэ үнэт ховор ном, гэрэл зургийн үзэсгэлэн худалдаа, зохиолч уншигчдын уулзалт, уран зохиолын уншлага, сонгодог номын цаг, яруу найргийн өдөрлөг зэрэг бүх насны уншигчдад зориулсан соёл урлагийн олон талд арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.